Үндэсний үйлдвэрлэгч AI Dent компани нийт 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий алт мөнгөн иштэй шүдний сайз хулгайд алджээ. Одоогоор хэргийг шалгах явц үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 10-нд Dent шүдний сайзны үйлдвэрийн захирал ануудаар 71 г алтан иштэй 38 сая төгрөгийн үнэ бүхий шүдний сайз, мөн 73 г мөнгөн иштэй 4 сая төгрөгийн үнэ бүхий шүдний сайз хийж явсан цүнхээ хулгайд алджээ. Тэрийг ингээ гаргачаад тэгээ дараа нь дуудлага худалдаагаар ингээ зарыг гэсэн бас зорилготой байсан мэдээж хэрэг те. Тэгээд тэр нөгөө нэг зорилгомдоо хүрэхгүй байж байгаа л яачлаа. Тийм л байна. Тухайн үед тэрээр яармагдах нэгэн худалдааны төвөөр үйлчлүүлж байсан ба хувцас солих өрөөнд 12 цаг 30 минутын үед цүнхээ төрүүлдэжээ. Нийт 40 гаруй сая төгрөгийн үнэтэй шүдний 2 сойз алга болсон гэх энэ хэргийн тухай камерт бичигдэн үлдсэн байна. Маш их олон хөдөлмөр гаргаад хийсэн, уралсан, дизайн хийсэн, химийн хийсэн гэдэг маш их хүч хөдөлмөр зарцуулсан болохоор тэргээ боломжтой бол олж авъя. Тэгээд дээрэс нь шагнал мөнгөний өгөөд тэгээд олж авъя гэсэн зорилготой хийж байгаа. Dent компани Япон технологиор Монголд шүдний сайз үйлдвэрлэдэг. Үнэт металлаар шүдний сайз бүтээсэн нь сайзны үн цэнийг нэмэгдүүлэхийг зорьсон гэлээ.